Хатагтай Грэнжийн 2 дугаар анги 45 ширхэг теннисний бөмбөгтэй байжээ. Би өгүүлбэртэй бодлого бодох тоолондоо эхлээд өгөглийг нь доор нь бичиж авдаг. Тэгэхээр бид 45 теннисний бөмбөгтэй байсан. Хатагтай Грэнжийн анги завсалгаанаар 45 теннисний бөмбөгөөр хамтдаа тоглож эхэлжээ. Харин сурагчид хэлэхдээ 19 бөмбөгийг хашаад авална шийдсэн. Мөн 6 теннисний бөмбөг алга болсон гэжээ. Тэгвэл хатагтай Грэнжийн ангид хичнээн теннисний бөмбөг үлдсэн бэ. Тэгэхээр бид өгүүлбэртэй бодлогыг яаж бодохыг хэлээрэй. Бидэнд анх юу байлаа? Анх 45 теннисний бөмбөгөөр тоглож эхэлсэн боловч юу болсон бэлээ? Хатагтай Грэнжийн анги анх 45 бөмбөгөөр тоглож эхэлсэн боловч 19 бөмбөгийг хашаад авалан шийдсэн. Тэгвэл тэд бөмбөгүүдийг алдсан байна. Бас дахиад 6 бөмбөгийг алгуулчихсан. Хасах арга зөв байж болох өөр нэг өгөгдөл энд байгаа нь хатагтай Грэнжийн ангид хичнээн бөмбөг үлдсэн бэ гэж асууснаас харагдаж байна. Бодлогын өгүүлбэрт ч хасагдаж байгааг шууд илэрхийлсэн үг байна. 19 бөмбөгийг хашаад авалан шийдсэн гэсэн чинь байхгүй болсон утгатай. Тэгвэл бүгдээрээ анх байсан бөмбөгүүдээс хасах нь байна. Тэгээд дараа нь 6 алга болсон бөмбөгийг ч бас хасна. Бидэнд анх 45 теннисний бөмбөг байсан боловч 19-ийг нь хашаад авалан шидэж алга болгосон. Тиймээс 19 хасна. Нэгжийн орныг харцгаая. Бид 5 нэгжээс 9 нэгжийг хасна. 5 нэгжээс 5 нь 9-өөс бага учраас бид орон задлах буюу тоо зээлэх хэрэгтэй болж байна. Тиймээс 10-ын орноос зээлье. Бид 4 10-т байгаа бол одоо 3 10-таа болж байна. 11-ийг нь аваад нэгжийн орон дээрээ нэмье. Одоо харин энд 10 нэгж болно. 10 нэгждээ нэмэх нь 5 нэгж нийт 15 нэгж болж байна. Одоо харин бид хасахад бэлэн боллоо. 15-аас хасах нь 9, хариу нь 6 гарч байна. Одоо харин 3 10-таас хасах нь 1 10-т, хариу нь 2 10-т гарч байна. Тэгвэл хариу нь 26. Бид бодлогоо одоо дуусчихсан билүү? Үгүй ээ. Энд гарсан хариу бол анх байсан бөмбөгүүдээс хашаа давуулан шидсэн бөмбөгийг хасахад үлдсэн бөмбөгний тоо бөгөөд үлдсэн бөмбөгийг тоолоход ахаад 6 бөмбөг алга болгосон байсан. Тиймээс бид алга болсон 6 бөмбөгөө хасцгаая. Тэгэхээр түүний үлдсэн бөмбөгнүүдээс алга болсон бөмбөгүүдийг хасна. Тэгвэл бидэнд хичнээн бөмбөг үлдэх вэ. 6 нэгжээс хасах нь 6 нэгж, хариу нь тэг нэгж. 2 10-таас бид ямар ч 10-т хасаагүй, тиймээс 2 10-т хэвээрээ байна. Эцэст нь хэдэн бөмбөг үлдсэн байна вэ? Хариу нь энд байна. Тэдэнд 20 теннисний бөмбөг үлдсэн байна. Анх 45 бөмбөгтэй байснаас 19-ийг нь хашаад авалан шийдсэн. Тиймээс тэдгээр бөмбөгүүдийг хассан. 26 бөмбөг үлдсэн байсан хэдий ч ахиад 6 бөмбөгийг алга болгосон байсан. Тэгвэл бид үлдсэн 26 бөмбөгөөс алга болсон 6 бөмбөгийг хасаад 20 бөмбөг үлджээ.